Бүгд найрамдах Хятад ард улс чөлөөт худалдааг хамгаалахыг Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоонд уриалжээ. Орос улбаны улсын газрын тосны компани Лукойл гадаад дахь бүх хөрөнгөө зархаар олжээ. Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милейн нам болох Ла Либертад Аванза нам төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялжээ. Америк нэгдсэн улсын 3 дугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тайлан хойшлогдож магадгүй. Ороймдрог үзэгчдээ Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид дэлхийд дахинд болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлнэ. Малайз улсын нислэл Куала Лумпур хотод Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу ASEAN-ы 47 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 3 өдрийн турш болж өнгөрлөв. Энэхүү бүс нутаг нь дэлхийн 2 том эдийн засаг болох Америк болон Хятадын ашиг сонирхол огтлцдог геополитикийн өрсөлдөөний төв цэгүүдийн нэг гэж тооцогддог. Энэ ч өөрөө энэ удаагийн чуулганы 3 өдөрт тод харагдлаа. Тодорхойлбол чуулганы эхний өдөр ерөнхийлөгч Дональд Трамп Америк болон ASEAN-ы 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцож, Камбож болон Таиланд улсын хоорондын хилдээр гарсан мөргөлдөөнийг зогсоох, өргөтгсөн гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулсан. Түүнчлэн дөрвөн улстай худалдааны хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулсан байна. Гэхдээ тэдгээр гэрээ нь импортын тарифыг бууруулахгүй харин тодорхой нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх боломжийг нээлттэй үлдээлээ гэсэн дүгнэлттэйгээр дууссан байна. Тэгвэл чуулганы 2 дахь өдөр Хятад улсын ерөнхий сайд Ли Цзян бүс нутгийн удирдагчдыг чөлөөт худалдааг хамгаалж бүхэл хэлбэрийн хамгаалтын бодлогод эсэргүүцэл үзүүлэхийг уриалсан байгаа юм. Гэхдээ улсын нэр дурдааг үуч гэлээ Америк нэгдсэн улсын тарифын бодлогыг чиглэсэн үгээ гэдэг нь мэдээж байгаа. Мөн Куала Лумпурт байх үедээ Ли Цзян Хятад болон ASEAN-ы өргөжүүлсэн чөлөөт худалдааны гэрээг баталсан байгаа юм. Чуулганы үеэр болсон онцлог дараагийн үйл явдал нь дэлхийн хамгийн том худалдааны гэрээ болох Аз намхан далайн 15 улсын хамтран баталсан бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн 2020 оноос хойш анхны дээд хэмжээний уулзалт болсон явдал байна. Уг 15 улсад ASEAN-ы 10 орн, Австрали, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос багтдаг. Нийлээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг эзэлдэг. Энэхүү бүлгийн уулзалт нь мөн ялгаагүй Америк нэгдсэн улсын тарифын асуудлыг хөндөж, тарифын дарамтад дэвсвэртэй байж чадах бүс нутгийн түншлэлийг бий болгох зорилтоор өндөрлсөн байна. ASEAN-ы хувьд дэлхийд нөлөөтэй эдийн засгийн төв гэдэг нь маргаангүй. Уг холбооны улс орнууд нийтдээ 680 сая хүн амтай 3.6 их найт $, дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дэлхийн 5 дахь том эдийн засгийн бүс байгаа. Харин Америк нэгдсэн улсын хувьд энэхүү бүс нутгаар дамжуулан Хятадын нөлөөг тэнцвэржүүлэхийг зорддог. Харин Дональд Трампын одоо хэрэгжүүлж байгаа өндөр тарифын бодлого нь экспортоос хамааралтай энэхүү бүс нутгийн орнуудад таагүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь гарцаагүй. Гэхдээ экспортоос хамааралтай гэдэг нь өөрөө эдгээр улсууд аль нэг талыг баримталж эрсдэл хүлээх магадлал байгаа гэдгийг илэрхийлж байгаа юм. Үндсэндээ нэг талаас Хятад улс чөлөөт худалдааг дэмжиж, нөгөө талаас Америк улс тарифын бодлогоо үргэлжлүүлсээр байгаа ийм үед ASEAN хоёр гүрний донд тэнцвэртэй дипломат бодлого барьсан хിവэр байж чадах нь анхаарал татаж байгаа юм. Дараагийн онц мэдээ. Орос улбаны улсын 2 дахь том газрын тосны компани болох Лукойл гадаад улс орнууд дахь бүх хөрөнгөө зарна гэдгээ зарлалаа. Компани мэдэгдэлд ямар нэгэн улсын нэрийг мөн тодруулж хэлээгүй ч гэлээ Америк нэгдсэн улсаас өнгөрсөн 7 хоногт тус компани нэмээд Роснефть компанид тавьсан хоригтой холбоотой гэдэг нь тодорхой байна. Компанийн албан мэдээллийг харах юм бол зарим улсуудаас манай компанид болон манай охин компаниудад хориг арга хэмжээг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан олон улсын хөрөнгөө худалдахаар шийдвэрлсэн гэдгээ мэдэгдэж байна гэсэн байна. Намайг хөрөнгийн борлуулалт нь Америк нэгдсэн улсын сангийн яамны гадаад хөрөнгийн хяналтын газрын үйл ажиллагаанд тусгасан үе шаттай зогсоох тусгай зөвшөөрлийн хүрээнд явагдаж байгаа шаардлагатай бол олон улсын хөрөнгийн үйл ажиллагааг хэвийн тасалдуулахгүй байлгахын тулд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэл гаргаж магадгүй гэсэн байна. Одоогоор хөрөнгө худалдан авах сонирхолтой талуудын саналыг аль хэдийн хүлээн авч эхэлсэн юм. 10 дугаар сарын 22-нд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп
Орос улбаны улсын Лукойл, Роснефть компаниудад за Украины дайныг дэмцэн гэж үзэн шинэ хоргийг тавьсан. Эдгээр хоёр компани нь Орос улбаны улсын газрын тосны нийт экспортын 55%-ийг бүрдүүлдэг байна. Үүнээс 7 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 15-ны өдөр Их Британи улс мөн адил хориг тавьсан. Гэхдээ Лукойл, Роснефть нэмээд сүүдрийн хөлөг онгоцны флот гүйцэтгэх 44 нефт тээвэрлэгч хөлөг онгоцонд хориг тавьсан байна. Лондонгийн зүгээс үүнийг Орос улбаны улсын эрчим хүчний орлогыг таслах алхамаа гэж тодорхойлж байгаа юм. Америкийн хоригийн тухайд тодруулах юм бол Лукойл болон Роснефтийн Америк нэгдсэн улс дахь бүх хөрөнгө зарцаагдаж ямар ч Америк нэгдсэн улсын компани бизнесийн харилцаа тогтоохыг хориглосон. Учир нь уг хоёр компанийг Америк нэгдсэн улсын аюулгүй байдал гадаад бодлогод аюул учруулж болцсошгүй хүн хуулийн этгээдийн жагсаалтанд оруулсан байна. Америкийн сангийн амны харьяа гадаадын хөрөнгө хяналтын газраас гаргадаг энэхүү жагсаалт нь дэлхийд дахинд хамгийн нөлөөтэй бизнесийн орчинд хамгийн айц төрүүлдэг хоргийн ангилалд тооцогддог юм. Учир нь энэхүү жагсаалтанд орсон хувь хүн компани байгууллагын Америк нэгдсэн улс дахь бүх хөрөнгө өмчийг зарцаадаг. Мөн Америкийн иргэн байгууллага төдийгүй Америкийн санхүүгийн системээр дамждаг бүх олон улсын гүйлгээ жагсаалтанд багтсан байдаг этгээдтэй харилцахыг хориглодог байна. Энэ нөрөө хоёр дахь хориг буюу Америкт хамааралгүй гадаад компаниуд ч гэсэн энэ жагсаалтанд орсон хүн хуулийн этгээдтэй холбоотой гүйлгээ хийх юм бол торгуул банкны хязгаарлалтанд орох, зах зээлээс шахагдах эрсдэлтэй байдгаа гэсэн. Тиймээс олон улсын бизнес санхүүгийн байгууллагууд энэхүү жагсаалтанд орсон этгээдүүдээс зайгаа барих хандлагатай байдаг. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улс эдгээр компанитай хамтран ажилладаг компаниудад 1 сарын хугацаа өгсөн. Энэ хугацаанд хамтын ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгаа. Хэрвээ зөрчих юм бол сая дурдсанчлан Америк нэгдсэн улсын банк даатгал худалдааны системд хандах эрхээ хязгаарлуулах 2 дахь хоригт орох магадлалтай гэсэн. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хувьд энэхүү хоригийг хоёр улсын хоорондох харилцааг хурцдах ноцтой алхмаа гэж үзэж байгаа. Гэхдээ Орос улбаны улсын эдийн засгийг нураах хэмжээнд хүрэхгүй гэсэн байр суурьтай байна. Өнөөдрийн Лукойл компани зүгээс гадаад дахь хөрөнгөө зарж байгаа шийдвэрийн тухайд хоригийн нөлөөг бууруулах, хохирлоо баасгах зорилготой алхам байж магадгүй. Одоогийн байдлаар Лукойл нь дэлхийн газрын тосны нийт үйлдвэрлэлийн 2% эзэлдэг. Компани гадаад хөрөнгийн аль нь одоогийн байдлаар зарагдахыг одоогоор тодруулаагүй байгаа ч гэлээ хамгийн том гадаад хөрөнгө нь Иракийн Западная Корна 2 гих орд юм байна. Лукойл тус ордын 75%-ийг эзэмшдэг. Энэ ордны олборлолд өнгөрсөн 4-р сард өдөрт 480 мянган баррелд хүрсэн гэж Орсын Интерфакс агентлаг мэдээлж байна. Лукойл нь Болгарын Бургас хот дох 190 мянган баррел боловсруулах хүчин чадалтай. Лукойл Нефтокийн Бургас гэх нэртэй нефт боловсруулах үйлдвэрийг мөн эзэмшдэг. Энэ нөрөө Балканы хамгийн том үйлдвэрт тооцогддог. Үүнээс гадна Румыний Петропел үйлдвэр, Унгар, Словак, Туркийн Стар үйлдвэрт Оросын нефтийг нийлүүлдэг байна. Түүнчлэн Европ даяар түншний жижиглэнгийн сүлжээ олон нефтийн терминалууд Төв Аз, Африк, Латин Америкт олон тооны олборлолт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлдэг байна. Тэгэхээр олон улсын шинжээчдийн нэлээд анхааралтай ажиллаж байсан Аргентин улсын завсрын сонгуулийн дүн гарсан байна. Энэхүү сонгуульд ерөнхийлөгч болсон даруйдал Төв банкаа татан буулгаж төрийн төлөрлөлийг бууруулахаар олон яамуудыг татан буулгаад байсан Хавьер Милегийн нам ялалт байгуулсан байна. Тиймдээ ялалтынхаа дараа тэрээр эдийн засгийн реформ шинжилгээ үргэлжлүүлнэ гэдгээ энэ тэргуунд дахин нэг удаа батгаж хэлсэн байна. Энэ удаагийн сонгуулиар Аргентин улсын иргэд төлөөлөгчдийн танхимын 127 суудал, Сенатын 24 суудлыг шинжилэн сонгосон. Эцсийн дүнгээр Хавьер Милегийн нам болох Ла Либертад Аванса нам төлөөлөгчдийн танхимд 40 гаруй хувийн саналыг авч 31.6% санал авсан сөрөг хүчний пиранистуудын эвслийг ардаа орхисон байна. Сонгуулийн дүнг цааш харах юм бол Ла Либертад Аванса нам нь Сенатын сонгуульд оролцсон 8 мужийн 6-ад нь ялалт байгуулсан. Мөн нийслэл Буэнос Айрест ялалт байгуулсан байгаа нь томоохон ялалт улс төрийн хувьд эргэлт байлаа гэж гэгдэж байгаа. Учир нь пиранистуудын эсэл нь Буэнос Айресын орон нутгийн сонгуульд өнгөрсөн 9-р сард ялалт байгуулж байсан. Харин уг эсэл энэ удаад 31% саналыг авч 2-р чигсэн. Эцсийн байдлаар Хавьер Милегийн нам төлөөлөгчдийн танхимд 37 суудлаа бараг 3 дахин нэмэгдүүлж 101 суудал болгож өсгсөн. Харин Сенатад суудлаа 14-өр нэмж нийт 20 суудалтай болсон байна. Ингэснээр Хавьер Милед Конгресст хангалттай дэмжлэг бүрдүүлэх боломж олгож байгаа. Түүний татварын болон хөдөлмөрийн зах зээлийн шинжилэл төрийн зардлыг танах бодлого үргэлжлүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байна гэсэн.
Одоогийн байдлаар хавар нэлээд бодлогын үр дүнг хилэлцэхэд арай эрт давуу болон сул тал аль аль нь байгаа гэдгийг дурдхан зүйтэй. Тухайлбал түүний хэрэгжүүлсэн хэмнэлтийн бодлого инфляцийг 2024 оны 4-р сард 289% байснаас одоогийн байдлаар 32% болгож бууруулсан. Гэхдээ цахилгаан нийтийн тээврийн татаас эрүүл мэнд, боловсрол, тэтгэврийн зардлыг тансан байгаа нь иргэдийн амжиргааны зардлыг өсгөж ажилгүйдэл нэмэгдэхэд хүрэж байгаа юм. Энэ мэтчлэн анхаарах ёстой асуудлууд байгаа ч гэлээ энэ удаагийн завсрын хугацааны сонгуул нь хавар нэлээд ерөнхийлөгчөөр сонгосноос хойших анхны үндэсний хэмжээний сорилт дамн иргэдийн дундах түүний дэмжлэг хэвээрээ байгаа эсэхийг шалгасан хэрэг яах аргагүй мөн. Дашин дуртад сонгуулийн өмнө Дональд Трампын сацгаргаа Аргентин улсад 40 тэрбум $, тусламжийн багц. Үүн дээр 20 тэрбум $, валютын swap, за мөн 20 тэрбумын хөрөнгө оруулалтын зээлийг санал болгосон. Гэхдээ нөхцөлтэй. Тодорхойлох юм бол энэ сарын ихээр хавар нэлээд Америк нэгдсэн улсад өөрийн биеэр айлчилж ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан. Энэ үеэр Дональд Трамп хэрвээ хавар нэлээд энэ удаагийн завсрын сонгуульд ялахгүй бол Америк нэгдсэн улс Аргентинд тусалж цагаа дэмий үүрэхгүй. Түүний үзэл санаанаас өөр хинч Аргентин улсыг дахин агуу болгож чадахгүй гэж анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл саяны сонгуульд хавар нэлээд нам ялалт байгуулаагүй бол Америк нэгдсэн улсын 40 тэрбум $, тусламжийн багц цуслагдаж маадгүй байсан гэсэн үг. Дональд Трампын энэ мэдээллийг Аргентин улсын дотоод хэрэгт сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэх шинжээчид байгаа. Гэхдээ нөгөө талд төсвийн алдагдал, үрийн дарамтад ороод байгаа Аргентинд Америк нэгдсэн улсын тусламж яах аргагүй хэрэгтэй. Үүн дээр нэмээд хавар нэлээд Дональд Трамптай найрсаг харилцаа холбоотой гэдгийг нээлттэй илэрхийлдэхийн хувьд иймэрхүү мэдээлэл байх зөвлөө гэж үзэх талууд ч байгаа юм. Америк нэгдсэн улсад 10 дугаар сарын 1-ээс эхэлсэн засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн хаагдсан явдлын улмаас ажилгүйдлийн төвшин, шинэ ажлын байрны тоо зэрэг хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл цуглуулах, нийтлэх ажил бүрэн зогссон байна. Өнгөрсөн сард хөдөлмөрийн статистикийн газар ажлын байрны тайланг гаргаагүй, энэ сард ямар ч мэдээлэл цуглуулаагүй. Хэрвээ иймэрхүү байдлаар засгийн газрын ажил зогссон хэвээрээ байх юм бол эх 7 хоногт гарах ёстой дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тайлан ч гэсэн зогслогдож, хойшлогдож магадгүй. Компаниудын хувьд засгийн газрын ажлын байрны тайлангийн статистикийг ашиглан цалин тогтоох, ажилчдаа нэмэх бууруулах хэсгээ шийдэх, мөн үн олон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг. Харин хөрөнгө оруулагчид эдгээр тоон мэдээллийг анхааралтай ажиглаж хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог байна. Гэвч 10 дугаар сарын 1-ээс эхэлсэн засгийн газрын үйл ажиллагаа төр зогссон явдлаас хойш хэд хэдэн гол агентлагууд мэдээлэл цуглуулах, нийтлэгээ зогсоосон байгааг эхнээс нь дурдъя. Юун түрүүнд хамгийн ихээр анхаарах шаардлагатай мэдээллүүдийн нэг болох ажлын байрны тайлан хөдөлмөрийн статистикийн товчоо 9-р сарын ажлын байрны тайлан гаргаагүй явдлага. Энэ сард мэдээлэл гэсэн бүрэн тасалдсан иймээс ажлын байр нэмэгдэж байна уу, нэмэгдэж байгаа эсэх замун ажилгүйдэл хэдэн хувьтай байгаа вэ гэдгийг мэдэх боломжгүй болсон гэсэн. Удаахан хөдөө аж ахуйн салбарт хүнс хөдөө аж ахуйн яам 7 хоног тутмын экспортын борлуулалт, өдөр тутмын худалдааны мэдээ, эргэлтийн тайлангуудыг гаргаж чадаагүй байгаа юм байна. Ингэснээр хөдөө аж ахуйн эрхлэгчид, мөн түүхийн эдийн арилжаа эрхлэгчид ургац хураалтын оргил үеэр бараг ямар ч мэдээлэлгүй болсон байгаа гэсэн. Түүнчлэн хүн ам зүйн мэдээлэлч гэсэн зогссон байна. Тухайлх юм бол Америк нэгдсэн улсын хүн ам, орон сууц, орлогын чиг хандлагыг харуулдаг микро мэдээллийн багц 10 дугаар сарын 16-ны өдөр нийтлэгдэх ёстой байсан ч хойшлогдсон байна. Энэхүү мэдээлэл нөрөө эдийн засаг, орон сууц, эрүүл мэнд, цагаачтын амжиргааг судлахад хамгийн гол нээлттэй их сурвалжуудын нэг тооцогддог. Нийтийн эрүүл мэндийн мэдээлэл мөн бүрэн тасалдсан. Тухайлх юм бол амьсгалын замын өвчлөл, идэвхждэг улирал эхэлж байгаатай зэрэгцэн томуу амьсгалын замын сицитиал вирус болон COVID-19 халдварын 7 хоног тутмын шинжилэл хийгдэхэ болж эмнэлгүүд болон орон нутгийн сацгаргаа өвчлөлийн нөхцөл байдлыг хянах боломжгүй болсон байна. Ийхүү ерөнхийдөө ажлын байр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүн ам зүй зэрэг салбаруудын статистик мэдээлэл зогссон байгаа ч гэлээ нэг мэдээлэл бодлогын чухал ач холбогдлоос шалтгаалan орхигдоогүй байгаа нь инфляцийн тухай мэдээлэл байна. Өнгөрсөн баасан гарагт хөдөлмөрийн яамны зүгээс хэрэглээний үнийн индексийг нийтэлж 9-р сард инфляцийг 3% гарсан гэж тогтоосон. Гэхдээ 10 дугаар сарын мэдээлэл огт цуглуулагдаагүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ засгийн газар ажил энэ хിവэрэ зогссоор байх юм бол эх 7 хоногт гарах ёстой дотоодын нийт бүтээгдэхүүний 3 дугаар улирлын өсөлтийн тайлан цуслагдана гэсэн. Иймэрхүү байдлаар Америкийн эдийн засаг бодит тоо баримтгүй байгаа нь өөрөө эдийн засгийн бодлого боловсруулах, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох, нийгмийн халамжийн шийдвэр гаргах гээд бүх түвшинд нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Дараагийн онц мэдээ.
За Amazon компани 30 мянган ажлын байраа цомогтож байгаа гэдгийг Reuters агентлагаас мэдээлж байна. Америк нэгдсэн улсын 2 дахь хамгийн том ажил олгогч ийхүү түүхэн дэх хамгийн том цомогтголоо хийх гэж байна гэсэн үг. Компани зүгээс энэ талаар альч медиад хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Технологийн компаниуд цар тахлын үед хэд олон хүнийг ажилд авсныг уршиг нь одоо ийхүү гарсаар байна гэж шинжиж дүгнэж байгаа юм. Дохоонтой харьцуулахад технологийн хэрэглээ буурсан байгаа нь ажлын байраа цомогдох шалтгаан болж байгаа юм. Цар тахлын дараачаар 200 гаруй технологийн компани 98 мянган ажилтнаар цомогдсон байдаг. Amazon-ы хувьд COVID-19 үед хүргэлтийн үйлчилгээний тоог нэмэгдэхэд ажилчдаа огцом нэмэгдүүлж байсан. Харин цар тахлын дараа хүргэлтийн үйлчилгээг авах хэрэглэгчийн тоо огцом буурсан учраас зардлаа хэмнэхийн тулд ийм шийдвэр гаргахад хүрэж байгаа юм. Тус компани нь 2022 оны сүүлчээр 27 мянган ажлын байр цомогтож байсан бол одоо 30 мянга. Гэхдээ энэ удаад зөвхөн хүргэлт агуулгаас гадна офисын ажилтгач гэсэн хүчтэй нөлөөлж магадгүй. Энэхүү мэдээллийг хамгийн ихэнд цацсан Reuters агентлагийн нийтлэл бичснээр бол офисын ажилчдын 10 гаруй хувьд нөлөөлнө гэж байна. Энэ мэдээж альва ажлыг хиймэл оюун болон роботын тусламжтайгаар автоматжуулж байгаатай холбоотой. Amazon гэтэл эх 10 жилд 600 мянган ажлын байрыг роботоор орлуулах гэж байгаа. Ингэснээр 2027 гэхэд 12.6 тэрбум $ыг хэмнэнэ гэж тооцоолж байгаа юм. Онлайн хүргэлтийн үйлчилгээний хамгийн том экосистемийг атгадаг энэхүү компани дэлхийд даяар нийт 1.5 сая ажилтнтай. Үүнийх нь 350 мянган агуулгад ажилладаг. Энэ тоо цар тахлын үед хамгийн оргил үедээ буюу 1.6 саяд хүрч байсан юм а. Мэдээ өргөжлөж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор багслан мэдээлэх болно. Парисын Луврын музейд болсон хулгайн хэрэгтнүүдийг олж тогтоохоор 100 гаруй цагдаа мөрдөгчнөр ажиллаж байна. Одоогоор 2 сэжигтнийг саатуулсан ч мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл маш хомс, нууцлалтай явагдаж байгаа нь олон нийтийн дургуутслыг төрүүлж байна. Парисын прокурор Ло Беко сэжигтнүүдийн баримтлагын хугацаа энэ 7 хоногийн дунд үед дууссаны дараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэж мэдээлээд байгаа юм. Египт улс энэ амралтын өдрүүдэд газын зурвас шинжээчдийн багийг илгээж барьцаанд байсан хүмүүсийн зогцсыг олох ажиллагаанд оролцож эхэллээ. Энэ нь Америк нэгдсэн улсын зуучлалаар байгуулсан зогсоох хэлэлцээрийг бэхжүүлэх олон улсын хүчин чармайлтын нэг хэсэг юм. Израилийн талаас мэдээлснээр Хамас бүлэглэл 15 зогцыг хүлээлгэн өгсөн боловч 13 нь одоогоор олдог байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч асан Камала Харрис BBC-д өгсөн ярилцлагада 2028 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэдгээ хэлжээ. Тэгэхээр хизээ нэг өдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдно гэдэгт итгэлтэй байгаагийн зэрэгцээ өнгөрсөн жилийн сонгуульд Дональд Трампт ялагдсан ч гэсэн дахин өрсөлдөх боломжийг өгөөсгээгүй байна. Мөн Дональд Трампыг дарангуулагч гэж нэрлэж түүний талаар кампанид ажлынхны үеэр хэлж байсан анхааруулгууд биелж байна гэж үзэж байгаагаа хэлсэн байгаа юм. Европын тэргүүлэх сансрын компаниуд болох Францын Airbus, Thales, Италийн Leonardo компаниуд хиймэл дагуулын үйлдвэрлэл болон үйлчилгээний чиглэлээр нэгдэж хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Project Promo гэх нэртэй тус санаачлал нь 2027 онд Францын Тулууз хотод үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Франц улсын сангийн сайд Roland Lescure энэ алхам Европын сансар судлалын тусгаар тогтнолыг бэхжүүлнэ гэж мэдэгдсэн бол Итали улсын аж үйлдвэрийн сайд Adolfo Urso Европ дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай компаниудыг бий болгож байгааг хэлсэн байна. Бидний дахинд болж байгаа онцлог үйл явдлуудаас та бүхэнд таймлан мэдээлэлээ маргаашийн гадаад мэдээний тайван хөтөлбөрөөрөө эргүүлцгээе.